За баярлалаа. Би нийгмийн бодлогын байнгын хорооны бас та бүгд баярлалаа гэж хэлье. Ер нь бид бас нэг юм бодлогоороо арай тийм мэржлийн улсууд оруулж ирж эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд сонгогдож байгаа улсуудыг үнэлэх хүн маань өөрөө энэ нийгмийн эрүүл мэнд эдийн засаг ойлгодог. Дээрээсээ одоо энэ хуулийнхаа үзэл санааг мэддэг байх өөр их чухал л да. Тэгээ өнгөрсөн байнгын хорооны хурлаар хэлээд байсан зүйл бол миний гол санаа энэ. Жишээлх юм бол одоо өнөөдөр эрүүл мэндийн даатгалын ерхий газраас гаргачаад байгаа тогтоол тушаал шийдвэр нь хуульд авсан юмуд гарчаад байгаа. Жишээлх юм бол бид өнгөрсөн төсвөөс хамааралтай эрүүл мэндийн салбараа аль болох л одоо хязгаар тавьдгүй, хүний өвчнг хязгаарлаж ийм буруу тогтолцоо хийхгүй цэвэр өрсөлдөөн, чанарын өрсөлдөөн, үнийн биш шүү. Ийм хийгээсэ гэж бодож одоо хууль баталсан. Хуулийн хэрэгжилт 21-22 онд бол ковид цар тахалтай үед бол их тийм дэмжлэг болж чадсан. Тэгээ одоо буцаагаад бүр хязгаарлалт тавиад хийсэн хөдөлмөрсийн 20-30% нь хасдаг, хязгаарлалт тогтоодог, үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмжээнд хүртэл болох гээд байгаа ийм нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Тийм учраас эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд орох байгаа хүмүүсийн үзэл санаа, харж байгаа үндсгийг мэдж, тэдгээрээс ярьцлага авч, тэдгээр тэнцэх эсхийг одоо тогтоохж байгаа ийм хоёр хүн маань бас мэржлийн хүн орж ирсэн. Ялангуяа эрүүл мэндийн чиглэлд энэ лавг сүрэнгийн хорол сүрэн, эдийн засаг, нийгмийн эрүүл мэнд, health economist гэдэг баха. Ийм мэржлийн хүн ороод ирсэн их таатай байна. Бид одоо өнгөрсөн парламент 2 хууль болгоод өгсөн. Эрүүл мэндийн тусламжийн тухай хууль 18 оноос хэрэгжигч гэж дээ. Одоо хэрэгжиж чадж байгаа ч юм. Нөгөөх нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль батлаад өгчихсөн. Одоо энийг ажил болгох хэрэгтэй байхгүй. Тэгээд аваачаа даатгуулагчийн мөнгнөөс нийгмийн эрүүл мэндийн тусламжийнхаа мөнгийг гаргаад иж болохгүй шүү дээ. Энд чинь засгийн газрын өөрийнх нь хийх ёстой, төсөвт нь суух ёстой санхүүжилт нь байх ёстой. За дээрээс нь тэр эрүүл мэндийн эрт илрүүл хийж байгаа тэр төсөв мөнгийг хараарай. Хийх эцэсгүй бити хийгээсэ гэсэн юм шиг юм хийж идэг. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн бас анхааралтай та хоёр манууд анхааралтай бас ажилласаа. Тэр нэр дэвшүүлээд орж ирж байгаа улсууд даатгуулагчийг хамгаалж үнэхээр чадж байгаа юм уу? Өвчин тусаад ядуурах юм уу, ядуурахгүй юм уу? Энэ асуудлыг бас шийдэх байх хэрэгтэй. Дээрээс нь хэнийг ч орхитуулахгүй байх энэ эрүүл мэндийн тусламжийн гол үзэл санаа энд хаягдаж болохгүй шүү дээ. Тийм ээ? Хүн бүрт хүрдэг байх. Бид одоо газрын баялаг хичнээн их зүйл байгаа байлаа. Энийг ашиглаад 1 минут амжиж. Тэгэл бол. Нэмэлт 1 минут. Гэх юм бол одоо жишээл баялагын сан, учрал сайдын одоо яриад байгаа баялагын сан байна. Баялагын сан бол дотроо эрүүл мэнд, боловсрол хоёрт одоо санхүүжилт зарцуулж болно гэдэг байгаа. Одоо 360 тэрбум төгрөгийн өртөө олдсон даатгалын үндэсний зөвлөл, даатгалын сан, үндэсний зөвлөл нь энэ дээр одоо даатгалын газараа шалгаж яах гэсэн нэг юм яваалаа лээ. Тэгээ бүр нэг ийм бүтээлч биш байдал энэ салбарыг ерөөсөө татч нураалаа, унгаалаа. Өвчин тусаад хүн эмчлүүлж, бүрэн эмчлүүлж чаддаг байх, төсөв нь хангалттай байх л хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ үндсэн концепцийг бас та бүхэн тэр асуулгандаа, үнэлгээндээ оруулахдаа бас хянаарай. Хорол сүрэ. Энэ дээр онцгой анхаарч ажиллаарай. Бид одоо бүгдээрээ дэмжинэ. Гол нь тэр үндэсний зөвлөлд ороод ажиллаж байгаа хүмүүс маань үнэхээр сэтгэлтэй, зүрхтэй, гүн чинь анхан шатаараа эмнэлгүүдээр яваад үзэлдэ, харалда. Тэр санхүүжилт нь хүрхгүй байгаагаа үзэлдэ.